Би ер нь анхны цол шууд аймгийн зам болж байсан. Би сумын зам одоо тэр үед ч одоо би одоо нэг сумын зам аан боллоо ч гэж боддгоо байсан. Тэгээд сумын зам гэж үнэхээр аваагүй гэхдээ би одоо тэгээд аваагүй учраас одоо би тэгээд нэг өөрийгөө одоо хүмүүс намайг сумын зам тэгээд би ч одоо аймгийн зам болохоос өмнө бол одоо сумын наадам ганц хоёр сумын наадам төрүүлжлээ байсан л дээ. Тэгээд надад зөвхөн заан гэж бодоод тэр хүмүүс нь өвдгөө байсан юм уу? Ер нь бол сумын заан цолны үнэлэх аваагүй. онд Багнуур хотын аймгийн баяр наадамд 160-70-аад бөхөөрөлдсөн. Тэрүүнд би 8-7 авч үзүүлж аймгийн зам цол хүртсэн. Тэгээд 7 жилийн дараа 2005 онд Сүхбат аваргаар 7 авч зам болсон. Сүхбат аварга 2004 онд төрүүлсэн байсан. Тэгээд надад энэ улсын цолны босхоос алхуулсан ягаад ч юм учрал тохиолдол манай бумаа зам чинь бас аав хоёроор начин зам болсон гэдэг шиг би болохтой том Сүхбат жижиг Сүхбат хоёроор л начин зам болж исэн та бас тийм бас учрал тохиолдолтой хоёр Сүхбат найз хоёрдоо бас баярлж явдаг. Тэгээд хаачлаа хоёулаа хараа. Жохон дээшээ гар дээшээ. Гар дээшээ. Манайхан явнаа. Эцэн яваад байна. Наадуу чи яв. Ийш марс ийш. Анаа жоохон тийшээ. Бид нар эндээ шийш ингээд явсан. Миний багнаас бол би Ховд аймгийн төв дээр 1-р амжилт өгсөн. Багнаснаас л бүх барилдгийг жоохон барилдах дуртай. Телевизээр одоо манад байдгүй байсан юм уу? Манай тэр гудамжинд нэг айлд телевизэр байдаг байлаа. Бид нэр ерөнхийдөө хүүхд нас бол энэ арайдуу их сонсдог байсан юм аа. Бүх болж ийн гэлэхт арайдуу их сонсдог. Тэгэл тийм том бүх болох юмсан гээл одоо аймгийнхаа одоо нэг цолтой бүхчүүдийг хараад хөө энэ ах шиг сайхан бүх болох юмсан гэж боддог байлаа. Хүүхд байхдаа баяны аваргын тэр ч одоо телевизээр л хаяа нэг хар телевизээр шүү дээ. Хаяа нэг харна. Би баг байхдаа 1900 одоо бараг 30 гаруй жилийн өмнө юм уу. Тэр нэг Монгол өхийн хөгжилтгээд ном гарсан байдیں۔ Тэр чи одоо хэд би жоохон байсан юм аа. 84-5 оны үед л санагдаад байх юм. Тэр номыг аваад уншаал тэгэл тэрнээс их юм бас ингээл тэр чи үлгэр домог шиг л юм бичсэн байгаа. Айгуу гоё ном шүү дээ. Тэр чи нөгөө дээр үе даншгийн бүхчүүд тэгэл тэр бүхчүүд ийм хүчтэй байсан. Ийм бүхчтэй 1700-800 онд барилжсэн бүхчүүдийг бичсэн. Айгуу сайхан ном байдаг байхгүй. Тэр номыг их олон удаа уншсан дөө. Тэгээ бараг л цээжлэх сахуу болсон байсан. Одоо зарим нь мартаад байгаа маас. Ер нь бол миний хамгийн мартахгүй барилдан бол одоо манай Бацэргийн барилдан байдаг. Бацэрг өтер чи одоо хар багасаа л одоо цэрэг зэрэл Ховд аймагт байхдаа найзуудаас тэгээ Бямбаа багш минь авчираад битэрийг бүхийн замд оруулаад тэгэл одоо эдийг хөтлөө хоёлаа хамт ингээл Ховд өхийн дэвжээний нэг нь тэргүү нэг нь дасгалжуулагч гэл хоёлаа ингээл манай мегмар багшчин болох төр ийм штэ. Өөрөө тэгж ярьдیں۔ Тийм ч байсан. Мегмар заанад өрлөж явах зөрдөөсөө ганц мегмар заанал барилддаг. Тэгээ манай хандаагч энэ сайхан ярьдیں۔ Өстой хэцүү байсан. Тэгээ манай мега багшчин болох төр хамгийн одоо өөрийнхөө тэр дараагийн үеийн бүхчүүд бүгдэнд нь тусалсан. Хамгийн сүүлд нь Бацэрэг битэрийг 3-5-нд авсан. Тэрнээс хойш бүх авсан билүү аваагүй би сайн мартцсан санахгүй байна. Тийм л одоо үлгэр дүрэлтэй сайхан бүгд одоо манай Ховдоос олон сайхан бүхтөрөөрөө олон сайхан нацсангууд ирэлсэнтэй. Одоо ер нь бол миний бодлоор шүү. Миний бодлоор
нийгэм нь өөр болчих. Бид нар чинь дөнгөж ирж явах чинь 90 оны их гэдэг чинь дөнгөж зах зээлийн нийгэм шилжижээлээ. Нөгөө авдаг өгдөг ч юу вэ, ардын засгийн ч юу вэ гэдэг шиг үнэхээр одоо хүмүүс мэдэндөө давснаас өөр юмгүй дэлгүүрт ороо мөнгө нь байгаад байдаг. Хөдөлж авъя байдгүй. Бүгд л картын бараанд шилжсэн. Тийм л үе байсан. Одооны залуучууд тэрийг бол хэлүүл тийм байна л гэхээс яг бол ойлгохгүй л дээ. Одоогийн залуучуудыг би бас боддоо шүү дээ. Их ховтой, их амны гişтэй хүүхдүүд. Дээр нь бол зүгээр яг одоо энэ үеийн залууч хитрхи одоо бэлэнчлэх сэтгэлгээ гэдэг юм уу. Тэр нь бол арай илүү багаасаа ихий мэдсэн. Яриа хил ам их хөгжсөн гэх юм уу да. Тэрнийхээ цаад учрыг ойлголгүйгээр амар одоо ингээд сайхан цэцэргийж юм мэддэм шиг ярьдаг болсон залуучууд. Бараг л урдаас юм ярих гэдэг шүү дээ. Заах гал шүү дээ. Над юм заах гал шүү дээ. Мэдээж юм хөгжих ёстой. Түүнээс одоо тэр социализм нийгмийн үед одоо бүхчүүд нь одоо тээвэрчин бол тээвэрчин одоо хууль сахиулах байгууллагад ажилладаг бол тэрийг ажиллаа хийгээл тэр одоо хөдөө орон нутагт ажиллаа хийгээл явдаг. Тэгж байгаа л барилддаг. Тэр чинь байглаасаа л барилддаг байсан хүмүүс. Зөвхөн зүгээр шигшээ богд байсан тамирчид нь л бэлтгэлтэй байснаас бүх хүмүүс амьдралаа хөөж явж байгаа л амьдралынхаа тэр ажиллаа хийж явж байгаа л барилддаг байсан. Одоо бол энэ чинь мэрэгжлэн болоод байгаа. Нэг талаасаа. Гэхдээ өв соёлыг хамгийн гол нь хадгалж явах хэрэгтэй. Алдаж болохгүй юм чи ердөөсөө өв соёл шүү дээ. Ямар ч юмар өндөгдөхгүй юм бол өв соёл байхгүй. Бидний дархлаа бол энэ Монгол бүх байхгүй. Тэгэхээр энийг бол одоо мэрэгжлийн болгоно гэдэгтээ би бол санал нийлэхгүй яагаад ч